Азийн физикийн 23 дугаар Олимпиад 5 дугаар сарын 21-ээс 29-ний хооронд Монгол улсад зохион байгуулагдана. Үндэсний хэмжээнд мэдлэгийн квант түгэе аян өрнөж байгаа бөгөөд тус аяны хүрээнд 21 аймаг 9 дүүрэгт физикийн шинжлэх ухааныг сурталчлах сургалтыг физикийн багш сурагчдад зохион байгууллаа. Азийн физикийн 23 дугаар Олимпиадад 20-с 30 орон бүрээс ерөнхий боловсролын 8 хүртэлх сурагчид, ахлагч, дасгалжуулагч, багш нар нийт 240 орчим оролцогч, 80 орчим профессор эрдэмтэд оролцсон. Энэ арга хэмжээнд бол зөвхөн сурагчид зориулсан зүйл биш, их эцэгч зориулсан энгийн хүмүүс ч гэсэн сонирхож болохоор тийм зөөврийн палентиар өнгөс нэрлдэг тийм зүйлсийг авчирсан. Тэгэхээр энд бол би юу гэж уриалах гэхээр зэрэг дормчууд бүгдээрээ энийг өнөөдөр үзэж хараасаа гэдгийг бол хүсэж байна. Энэ бол бас тийм амархан олдог боломж биш. Азийн физикийн олимпиадын зохиох хүрээнд бид нэр бол зөвхөн нэг удаагийн тэмцээнийг зохион байгуулах биш, бас Монгол улстай жилийн туршид физикийг сурчдаг шинжлэх ухааны ололтуудыг ард түмэнд түгээн дэлгэрүүлэх, сурагчдаа физик дуртай сонирхолтой болгох арга хэмжээг бол Монголын физикийн нийгэмлэгээс физикчдийг удирдах ингээд зохион байгуулж байгаамаа. Монгол улс 2008 онд Азийн физикийн 9-р олимпиадыг эх орондоо зохион байгуулсан туршлагатай. Энэхүү олимпиад нь физикийн боловсролын чанарыг үнэлэх, физикт авьяастай ирээдүйтэй хүүхдүүд залуучуудыг дэмжих, мэргэжлийн түвшинд ахих боломж олгох, бүс нутгийн соёлын олон янз байдалтай танилцах, өв соёлоо сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэн хөгжүүлэх чухал ач холбогдолтой юм а.